За бүгдний өдрийн мэндийг хүргье. За нэхээр ерөнхийдөө энийг энэ видео хийж байгаа шалтгаан байна бол би өөрийнхөө бас амьдрал тохиолдсон сорилтоос үүдээд хийж байгаа зүйл. За ямар ч хэр удаа үргэлжлүүлсэн мэдэхгүй ч гэсэн ерөнхийдөө сүүлийн үед даван туулах гэж хичээж байгаа зүйл бол интернетийн олон зугаа цэнгэний видеонуудыг үзээд зарим нь хэсэг хэрэгтэй зүйлүүдж байсан баг. Үзээд ерөнхийдөө асар их цагаа алдаж тэрэн сүүлдээ бүр даамжраад бүр донтолт хэмжээнд хүртэл явсан муу зуршилтай болж хувирсан байна. За тэгэхээр яагаад би нэг ингэж хүрсэн байна гэдээ яагаад байгаа юм бэ? Яриад байгаа юм бэ гэхээр бол зүгээр ч нэг эн чинь нэг мэдээлэл гэхээс илүүгээр энэ үзэхгүй л бол ямар нэг юм бэ үзэж дагдаг ютубчтэй үзэхгүй л бол сонирхолтой үзэхгүй л бол өдөр өнгөрөхөө байцдаг гэдэг шиг тиймэрхүү токсик тийм ээ хортой одоо юм болж хувирсан байна. За тэгэхээр ямар ч гэсэн үүнтэй би тэмцээд давцсан гэж хэлэхгүй. Энэ бол өдөр болгон ерөнхийдөө бол ингээд давах гад чийж байгаа. Тийм ээ одоо ер нь бол дон гэдэг чинь бол тамхи татах дуртай бол тамхинд орцсон байдаг гэдэг шиг тийм ээ. Арх бодог бол архинд орцсон гэдэг шиг бас интернетийн ингээ үзээд дасчих юм бол тэрэнд орчдөг гэдэг шиг бас яг тиймэрхүү бас нэг тийм адилхан зүйл гэж би ойлгоод байна. Тэгэхээр би ерөнхийдөө ямар зүйл надад их зүгээр гэж бодоод хийж эхлэж байгаа вэ гэхээр энэ бол journaling гэх юм бол би өөрийгөө accountable буюу өөрийгөө бас хариуцлагыг өөрөө эцэст нь хүлээх болохоор өдрүүдээ яаж өнгөрүүлж байна. Тэгээ календар гаргаж аваад тэгээд даван туулах гэж хичээж байна. Тэгэхээр та бүхэн ч гэсэн бас ингээд интернетийн орчинд тийм ээ YouTube, Facebook, Instagram, за Threads гэх янз бүрийн зүйл гэж магадгүй. Тэн дээр хэд их цаг өнгөрүүлдэг бол нэг юм тэмдэглэлийн дэвтэр худалдаж аваад за тэгээд ялангуяа ингээд би урдталт нь календар явахгүйсэн өөрөө ингээд календар принтлээд ингээд хэвлэлчлээ. За ингэж хэвлэлж байгаа тэгээд яг дайри гэж хэлэхгүй. Гэтэ ерөнхийдөө энэ дээр юу хийх гэж төлөвлөж байгаа бэ гэхээр өнөөдөр юу хийж бүтээсэн, маргааш нь юу хийх гэж байна. Одоо юу болсон байна, юу болохгүй байна гэсэн зүйлүүдээрээ тэмдэглээд хийх гэж байна. За тэгээд ялангуяа алдаа гаргасан ба алдаагаа бичээд гаргасан алдаагаа давтахгүй байхыг иргэд хичээж явна гэж бодож байна. За тэгээд үзсэнд баярлалаа. Bye bye.